За энэ хэсэгтээ бид тээр яг хилээ богино хугацаанд хэрхэн яаж одоо эрчимтэйгээр сайжруулсан талаар ярих гэж байна. Тэгээд эгчин маань болохоор бид тээр одоо яг нэг сургуулийн синий төвшингийн ангийн оюутнууд тэгээд энд танилцаад одоо хүмүүс тас хэрэгтэй мэдээлэл хүргэе гэд ярьж байгаа. Тэгэхээр эгчин маань Ирландад анх ирэхдээ бүр баг ингээд таг байсан гэж ярьж штэ. Тэгээд хэрхэн яаж энэ богино хугацаанд синийг төвшин хүртэл ингэж өөрийгөө сайжруулж чадсан бэ? Ямар одоо чамд арга барил тип байсан бэ? Би бүр ингээд шокроос оож юм л та. Тэр одоо туршлагаасаа хаалцаач. Яг энэний нөгөө яг ярьж эхлэхээс өмнө би бол яг ярих ёстой зүйл нь яг надтай адилхан туршлага одоо яг ингээд одоо юмтай зүйлтэй нүүр тулгаад явж байгаа хүмүүс байгаа. Яг ингээд өнгөрсөнд байсан надтай адилхан. Одоо жишээ нь ингээд би бол англи хэлийг яг адилхан л нөгөө бусад хүмүүстэй адилхан 4-5 дугаар ангиас эхлээд сураад тэнгууд яг нөгөө яг тэр дундаас нэг 2 хүн хүүхэд нь яг ингээм амжилттайгаар сураад бусд нь амжилтгүйгээр сурдаг штэ. Ерөнхийдөө ингээд сууж идэг. Тэгээд англи хэл бол үнэхээр миний дайсан байсан. Яг ингээд англи хэлийг одоо яг англи хэлийг жоохон мэдэн одоо зарим нэг үгийг мэдэн ядаж нөгөө сургууль гэдэг үгийг ч гэсэн зөв бичиж чаддаггүй хэмжээнд байсан. Яг үннийг хэлэхэд би үнэхээр тэрнээс ичдэг байсан. Яг ингээд 10 жил байхад ингээд одоо тэр тусмаа ингээд нөгөө төгсөх ангид те үеийн хүүхдүүд ингээд яг амар сайн англи хэлтэй болж эхэлдэг. Тэд нар ингээд сургалтуудад суугаад айгүй сайн ярьдаг, ингээд ойлгодог ядаж болцсон. Тэгэхэд ингээд миний хувьд бүр ингээд хүн ингээд годомжинд асуулт асуухад хүртэл хариулж чадхааргүй хэмжээндээс бохгүй юу. Тийшээ яаж явах вэ гэдэг дээр би ингээд ойлгоцсон байсан байлаа ч гэсэн яг яаж хэлхээ мэдэхгүй зүгээр уул нь ингээд зүүн баруун гэд ингээд хэлчмээр юм шиг хэрнээ яг ярих гэхээр болдоггүй. Яг тийм хэмжээний бүр ингээд үнэхээр одоо яг ингээд анх ирэхэд би шалгалтаа өгөөд англи хэлний одоо ангид ороход A2 буюу одоо анхан 2 шатны одоо анхан дунд шатны гэх юм уу анхан шатны тий анхан шатны ангид байсан бохгүй юу. Тэгээд яг ингээд эхний өдрөө миний хамгийн тод сандаг ингээд одоо дурсамж бол би эхний өдрөө ингээд хичээлдээ явчаад юм аваад ингээд дэлгүүр орчоод юм аваад ингээд гарах гэж хахад нэг эмэгтэй ингээд надаас юм асууж байгаа байхгүй юу. Би тэгээд яг юу асуугаад байгааг нь ойлгоогүй. Гэтэл надаас зүгээр тор авуул гэж асуусан юм байна. Тэгээд тэр нь ингээд би бүр тэнд ингээд бараг 10 гаруй минут ингээд тэнийг юм шиг зогссон ингээд гайхаад тий. Тэнгүүд яг тэр бол ингээд миний яг хэр англи хэлтэй байсан бэ гэдгийг маань илэрхийлж байгаа гэж бодож байна тий. Тэгээд яг үнэхээр нөгөө удаан хугацаанд ингээд одоо нэг 2 сарын дараанаас эхлээд ерөнхийдөө чих онгойж эхэлсэн. Яг хүмүүс яг чих онгойдог гэдэг үний юм бэлээ. Яг нөгөө ингээд хүмүүсийн яриад байгааг ядаж нөгөө ингээд автобусанд суусан ч гэсэн сонсож эхэлдэг. Одоо нэг жоохон ховонд дурлаж эхэлдэг гэх юм уу. Яг байна. Тэгээ нэг жоохон юм ойлгож эхэлсэн. Тэгээ явандаа ерөнхийдөө ганц 2 нэг өөрийгөө илэрхийлэх үг мөг хэлээд ингээд эхэлж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө ангиудын хувьд би яг эхний сургуулийн хувьд бол яг нэг тийм амар онц гойд байгаагүй. Тийм мууч байгаагүй. Яг ингээд яг эхний миний тэр нөгөө төвшөнд зориулсан хичээлийг ороод болж л байсан. Тэнгүүд яг ханаас хамгийн их би хичээлээ сурсан бэ гэхээр ажил дээрээсээ хамгийн их сурсан. Ягаад гэхээр миний ажил өөрөө хүнтэй шууд харилцах ёстой. Ядаж нөгөө хүнээ ойлгох ёстой байсан учраас яг тэндээс эхний хэмжээнд ингээд нөгөө ярих, өөрийгөө хүчилж ярих гэдэг юмыг ингээд сурж байгаа. Ажил хайжих явцдаа бас сурж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө хичнээн англи хэлгүй байсан ч гэсэн англи хэлтэй юм шиг харагдаж би ярих хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь яг намайг ажиллаж байхад нэг бас өөрөө монгол охин ингээ байсан. Тэр охины монгол англи хэл ингээд одоо надаас жоохон муу гэх юм уу байсан учраас би бас орчуулга хийх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэр охин туслаад. Тэнгүүд тэр ингээд нөхцөл би арай үгээ ойлгохгүй ч гэсэн ингээд нөгөө процессыг бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Энэ хүү юу гээд байгаа юм бол ерөнхийдөө утга нь юу гээд байгаа юм бол гэдэг нэг юм өгүүлбэрээс 4-5 үгнээс 3-ыг ойлгоцсон байлаа гэхэд ерөнхийдөө тэгж ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь яг нөгөө цаашдаа миний одоо англи хэл сурахад айгүйх тус болсон юм шиг зөв алхам болсон юм шиг санагдсан. Тэгээд тэрний дараагаар миний хийсэн алхам болохоор вирусээ яг бүх нөгөө Монголтой холбоотой бүх сүлжээ холбоогоо тасалсан. Монгол найзууд энд байсан уу байсан. Гэхдээ би бүх монгол найзуудаасаа холбоогоо тасалсан. Тэгээд гэр бүлтэйгээ ер нь бол сартаа нэг холбогдсон. Найзуудтайгаа бас холбогдоогүй. Тэгээд ажлаа сольж нөгөө юм монголчууд
байхгүй ажилд орсон. Тэгээд байраа сольж бас монголчууд байхгүй байранд орсон гэх мэтчлэн ингээд нөгөө бүх монгол ийм нөгөө хэлийг сонсох боломжоо би бүр ингээ хаасан. Хасалж өгсөн. Тий. Монголоор уншаагүй, монголоор сонсоогүй, монголоор яриаггүй хэдэн сар болсны дараагаар би Монгол буцаж явсан. Тэгэхэд амар сонир мэдрэмж байсан. Яг үнэхээр би ингээд энэ хугацаанд хэрвээ монголоор уншаад яриа явж байсан бол надад бол зүгээр л байхсан баг. Тийм баг. Гэтэ би тгээгүй бүгдийг ингээд хүчлээ тастаа тавьсан байхгүй юу? Би бүр утсан дээр хүртэл монголын ингээд нөө текст уншихгүй гээд ингээд Facebook хаач болдог ч юм уу те. Ингээд бүр зөвхөн YouTube-ээр ингээд одоо англи бичлэг, англи контентууд үзээд те тэгээд ингэж явж байгаад Монгол буцахад би яг ингээд нэг өөр оронд ирсэн юм шиг санагдсан. Хүмүүс ингээ хотлоо ярьж ийн гэж бодгол байх л да. Гэтэ би яг ингээ эхний өдрөө тэр нөгөө нэг удаан ниссэн нислэгийн ядралттай нийлээд тэгж санагдсан байх. Гэхдээ тодорхой хэмжээний юм солин surprise мэдрэмжсэн баг те. За юу лээ гэд тархичин адапт хийгээд тий эхний өдрөө ингээд хүмүүсийн ингээ ярьж байгаа ямиг ойлгохын тулд бодоод байсан ингээд. За. Тий. Ингээд энэ хүн ингэж хэлээд ах шиг байна да гэж ингэж бодож байгаа тэгж жагаад ингээ хариулаад юм жоохон юм эсэргээрээ эргэцсэн байсан гэх юм уу. Тэгээ би ингээд Монголд 1 сар болоход би ингээд англи хэлээ муудчаад одоо буцаж ирэх байх та гэж бодсон чинь яг үнэндээ яг хэвээр байсан. Вау. Тий. Тэгээ тэрнээс хойшоо яг ингээд тэр үеэс эхлээд ерөнхийдөө би 2 төвшөнд хүрсэн байсан. Тэгээд тэрнээс хойшоо ерөнхийдөө за одоо яг ингээд IELTS-та шалгалтанд бэлдээ. Одоо шалгалтандаа төлөвлөсөн бэлтгэлтэй явъя гэдэг үүднээс эхлээд яг энэ 100-аас эхлээд ер нь бол бэлдэж эхэлсэн. Окей. Одоо ингээд яг чиний ярианаас сонсгож чи бол үнэхээр өөрийгөө ингээд бүрэн дүүрэн дайчилж зориулж чадсан байж тээ тий. Бүр Монгол мэдээллийн хөөсүрээ таслаад одоо тэр чин бол тодорхой хэмжээний sacrifice буюу нөгөө тий өөрийгөө ингээд золиос гаргаж шít. Тодорхой англи хэлэндээ би үнэхээр сайжирна гэсэн зорилго тавьсан. Тэрэндээ маш юм тууштайгаар одоо юу гэж хэлдэг вүлээ бүр юм дисциплинтэй гэж ярьдаг штеп юм. Бүр маш юм хатуу журамтайгаар яс журамтайгаар юм дисциплинээр ингээд үдсэн байна. Тэгэхээр нөгөө хүн чинь яг ингээд ямар нэгэн зорилготой хүрэх юм бол бусад нөгөө өөрийгөө ингээд фан байлгаад байгаа тэр нөгөө янз бүрийн юмнуудаа тэгэл золиослол тодорхой хугацаанд миний бол яг тэгээгүй бол чи үдээ ингээд суухгүй л ах тий. Яг миний мэдэрсэн хамгийн хэцүү юм юу байсан бэ гэхээр би ингээд бүр ингээд нөгөө монгол найзууд бүх хүмүүстэй ингээд холбоогоо таслаад ингэнгүүт нөгөө гадаадд байгаа ганцаардж байгаа тэр мэдрэмжээ хуваалцах хүн бол байхгүйсэн. Тэр бол айгүй ингээд нөгөө хэцүү мэдрэмж байсан. Тэрийг ингээд нэг хүнлөө ингээд очиод ярьчих гэхээр болохгүй. Тэгэнгүүт ингээд болохгүй ч юм уул нь байхгүй л дээ. Гэхдээ яг нэг мэдсэн чинь л ярьж чадгаа байлцсан. Зүгээр л ингээд нөгөө тэгээ ингээд дээрэс нь монгол хэл сонсоогүй удацсан чинь ингээд баг ингээд энэ тэнд ингээд монгол хүнтэй тааралдаад ярихаар ингэж баг нөгөө амар гоё санагдаад татан мэдрэмж. Тэгээд амар хитрхрүүлэн их ярьж мэрдэг болсон байсан. Одоо нөгөө би анх чамаг одоо яг энэ манай ISI сургууль чинь монголчуудын тоо баг хамгийн бага сургуулийн нэг баг тий. Тэгэхээр би одоо жишээ нь ингээд энэ кантин буюу бид нар ингээд цайгаа аваагаа суудаг том зааланд орж ирэхээр баг монгол хүн харагддаг байхгүй юу. Тэгээд монгол хүнийг яаж таньдаг вэ гэхээр энэ шанааны хоёр яс те шууд илэрхийлж яадаг. Тэгээд чамаг нөгөө тийм царай төрөхгүй болохоор би ягаад чи монгол хүн гэж би бодоагүй. Энэ ямар хөөрхөн буржгар үстэй юм cute те юм зохин бэ. За солонгос юм болов Япон юм болов гэж харж байсан байхгүй юу. Тэгээд тэрнээс гадна чиний нөгөө нэг яг бүх өөрийгөө энэ англи орчинд зориулсан байсан энерги бас нөлөөсөн байж магадгүй гэж би гинт бодлоо. Тэгэхээр яад гэвэл чи Монгол харилцаа холбоо бүгдийг ингээд талцсан байсан болохоор ерөөсөө л ингээд англи хэлтэй native speaker шиг ч юм уу эсвэл яг ингээд бүрэн дүр өөрийгөө зориулсан юм гадаад оюутан харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ тийм ч болохоор тэр юм би ч are you Mongolian гэж хизээч асуухааргүй байсан. Тэгээ яагаад одоо их чинь би Монгол гэдгийг хизээ мэдсэн гэхээр нэг ингээд үшээ ороод хэд хоногийн дараа тэгээ нөгөө students одоо нөгөө хоорондоо ярьдаг штэ англиараа ярьдаг. Тэгээ акцентыг хүртэл би нэг монгол акцент гэж юусаа хараагүй. Ягаад чи мэдгүй. Тэгээд нөгөө орос хин Алекс хоёр хоорондоо ярьж хахад
гинт ингээ клүү ороод ирсэн байхгүй юу. Алекс орсон юм байна штэ. Тэгвэл энэ охин арай монгол юм биш үсттэй гэж тэгэж бүр ингэж олж харсан. Тэгэхээр яг чиний ингээд гаднаас бие авч байгаа байдал ч юм уу ер нь байгаа төрх манер чинь хизээч монгол юм шиг харагдаагүй. Яг тийм сэтгэл надад төрж исэн. Яг миний бас харин нэг анзаарсан зүйл би яг ингээд тасалж байхдаа бас айгүй олон зүйлийг ингээд одоо холбоогоо Монголтой холбоогоо бүгдэнд тасалж байхдаа айгүй олон зүйлээс ингээд бүр одоо олон нийтийн сэтгэлгээ гэж байгаа штэ. Одоо монгол хүний сэтгэдэг нэг юм онцлог байгаа штэ. Тийм бид нар чинь хоорондоо ярихгүйгээр угаасаа ойлголцдог штэ. Яг тэрийг хүртэл би ингээд айгүй жоохон алтсхийсэн байж магадгүй. Тийм. Яагаад гэхээр би чинь яг ингээд миний найзууд одоо энд ирснээс хойш дандаа өөр орны хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэл тэр хүмүүсийн соёлоос нь суралцсан ингэдгийм байх, тэгдгийм байх. Тэгээд хамгийн гол нь Ирландийн энэ соёлд амар сонирхолтой байгаад энэ нь ингэдэг юм уу, тэр нь яадгийн, танаа орон яадгийн гэдэг дээр илүү төвлөрж исэн болохоос шиг яг хүмүүс Монголын талаар асуухад бол би ингээд өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд хамгийн зөв одоо мэдээлэл өгөхийг хичээдэг. Гэхдээ яг илүү хүмүүсийг таньж мэдээ гэдэг дээрээ төвлөрсөн байсан юм шиг үлээ. Окей. Nice. Тэгээд одоо би жишээ нь хувьдаа яг би энд ирснээс хойш энэ жил гарны хугацаанд ажиллаа бол сольж үзсэн. Зүгээр ямар ч асуудалгүй байсан. Гэхдээ сургуулаа болохоор надад ягаад чинь солих хүсэл төрөөгүй байхгүй юу? Яагаад тэгэхээр ингээд анх ингээд Монголоос виз мэдүүлэхдээ сонгосон сургууль нэгдүгээр, хоёрдугаар төлбөрийн хувьд ч тэр чанарын хувьд ч тэр надад яг ингээд болоод байгаа. Тэгээд синий төвшөнд ингээд сурж байгаа, зааж байгаа багш маань бас айгу таалагдаад байгаа учраас өөр тийш явах рисктэй юм шиг санагдаад. Тэгээ ер нь бол ингээд 3 дахь сонголтоо энд хийсэн. Гэтэл ингээд гадуур сонсоод байхад монголчуудынхаа ярианаас сонсоод байхад одоо нэр бүхий одоо нэрийн нэг дуртад яг 2-3 сургуульд их монголчууд маань одоо хямд үнийг нь хараад орд юм байна л да. Тэгээд нэгэнд яг окей тэнд одоо хямд үнэтэй юм байна. Гэхдээ тэрнээс одоо мөнгө санхугаас гадна тэнд чинь хүмүүс хамгийн өөртөө үнэлж баршгүй цаг хугацаа, сэтгэл зүрх нэр бүх юмаа одоо зориулах гэдэг шүү дээ. Тэгээд тэгэж орчоод хамгийн гол нь орсон хойноо сурж байгаа зүйл нь өөрсдийнхээ сайжирч байгаа байдал нь хангалтгүй л гэж яригдтiim байл та. Тэгэхээр чи энэ тал дээр ямар бодолтой вэ? Яг яг шударгаар бүгдийг яг үнэнгээр нь хэлэх юм бол эдэн чинь зүгээр англи хэл те. Ямар ч сургууль бид нар бол яг л адилхан юм үзнэ. Яг ингээл англи хэл бол угаасаа л адилхан хэл. Өөр сургуульд байсан ч адилхан юм үзнэ, энэ сургуульд байсан ч адилхан юм үзнэ. Гэтэ юу ялгаатай байгаад байна гэхээр багшийн хандлага, багшийн хичээл зүтгэл дээрэс нь бусад чамтай сурж байгаа сурагчдын хандлага, хичээл зүтгэл байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр хамт сурж байгаа хүмүүс чинь ямар нэгэн сурах хүсэлгүй, ирмэлзэлгүй зүгээр л ингээд хичээл дээрээ сууж агаад тэгээд ажилдаа явах бодолтой эсвэл ингээд зүгээр л юм цагийг ингээд өнгөрөөч доо, нөхцөөч доо гэсэн бодолтой багштай дээрээс нь ийм байх юм бол зүгээр ингээд чи үнэхээр сурмаар байна гэж бодсон байсан ч гэсэн сурч чадахгүй. Орчин чинь чамааг ингээд даавн болгоод байдаг. Тэгээд энэ нэг яг гадаадд сурж байгаа, Монголд сурж байгаа ямар ч үйл нь ялгаа байхгүй юм шиг байгаа байхгүй юу? Яг зааж байгаа юм нь яг адилхан. Хүмүүс яг нийт талаар өөр юм заахгүй шүү дээ. Энд чи яг адилхан юм, Монголтой адилхан юм заагаад. Юу өөрөөр заах юм бэ? Энд чинь зүгээр л англи хэл шүү дээ. Яг өөр юм нь юу юм бэ гэхээр чи өдөр тутамдаа англиар харилцаж гин, ярилцаж гин, авч гин. Тэгээд багш нь гадаад хүн байна. Тэр л угаасаа яг ингээд чи хүмүүстэй найзууд боллоо гэхэд өөр орны хүмүүстэй найзууд болж байна. Энэ бол угаасаа чиний сонголт байгаа байхгүй юу? Хэрвээ чи ингээд зөвхөн монгол хүмүүстэй харилцаад энэ гадаадад ирчгээд, Ирландад ирчгээд зөвхөн монгол хүмүүстэй харьцаад, зөвхөн монгол хүмүүстэй ажиллаад, зөвхөн монгол хүмүүстэй амьдраад байх юм бол яг гадаадад ирсний яг ач холбогдол нь юу юм бэ? Утга учир нь хаана байна Яг миний бодож шийдвэр гаргасан шалтгаан маань тэр аахгүй юу? Би бүхэл бүтэн хэдэн саяыг зарцуулж энд ирчгээд би зүгээр л ингээл найзтай болох ингээл сайхан цагийг өнгөрөх гэдэг дээр ингэж төвлөрөх юм гэж үү яг миний зориод байгаа юм чинь зүгээр энэ гадаадд цагийг өнгөрөх юм уу эсвэл үнэхээр сурагдсан юмаа сурах юм уу гэдэг асуултыг өөрөөсөө асуусан.
Тэгээд үнэхээр сурыг гэсэн зүйлээ сурыг гэж байгаа бол сурах хэрэгтэй. Тэрний тулд ямар золиос гаргах нь бол нэг чухал биш. Яагаад тэгэхээр үнэндээ ингээд нөгөө ганцаардл гэдэг чинь эн чинь чи монголчуудтай хамт байсан чи ганцаардна, гадаадуудтай байсан ч ганцаардна. Энэ бол угаасаа л бидний одоо нэгэнт ингээд ирснийх хуулах ёстой зам. Харин юу өөр байх вэ гэхээр хэрвээ ингээд нөгөө тэр орчиндөө байгаад комфорт зонд одоо ингээд бид нар бол амьдаа нөгөө нэг тэр тухтай орчноос гарах гад ингээд энд ирсэн байгаа шүү дээ тийм. Тэгчээд эндээ ирээд тухтай орчиндөө орчих юм бол яг үнэндээ юу ч өөрчлөгдөхгүй байхгүй юу? Үн цэн нь хаана тийм. Тэгээд яг тэр хүмүүс яг яагаад нөгөө нэг яг энэ Монгол сургалтанд сууж байгаа юм шиг мэдрэмж мэдрээд байна гэхээр ийм учраас байхгүй юу? Хэрвээ үнэхээр гадаад сургалтанд сууж байгаа юм шиг мэдрэмээр байвал зүгээр л бүгдийг ингээд нөгөө эрсдэлд оруулаад тэгээд үнэхээр би айжсан уу гэвэл айжсан. Яг ингээд ямар ч Монголд дэмжих of course тийм ойлгох хөнгүүгээр гав ганцаараа ингээд байхаар хэцүү байх таа гэж би бодож байсан. Гэхдээ нэг тийм уучраа болоод эхэлсэн гэх юм уу. Тийм яг ингээд хүмүүс нь бол угаасаа гадаадчээс дотоодчээс сайн муу янз бүрийн хүмүүс байна. Тэгээд одоо тэгээд уучраа олон доо гэж шүү дээ тийм. Яг үнэ тэр чинь энд чинь бас нэг одоо ингээд амьдралын туршид бид нар янз янзын нөхцөл байдал дасан зохицсон ингээд хувирч өөрчлөгдөн. Тэгэхээр ижин бас яг одоо чамд амьдралдаа үзэх тэр олон зүйлийг богинохон хугацаанд ингээд сурчих те өөрийгөө сорчих юм бас боломжийг олгож байгаа байхгүй амьдралын сургууль маягаараа. Тэгэхээр айгуу гой санагдлаа. Яг сургуулийн хувь дээр ингээд нөгөө нэг хариулах юм бол эхний сургууль маань болохоор ерөнхийдөө дундаж үнэтэй яг тийм жижиг сургууль байсан. Багш нарын хувьд бол ерөнхийдөө гадаад багш болон одоо нөгөө нэг өөр орноос Ирландаас биш өөр орноос болон Ирланд багш нар холилдсон одоо багштай. Гэхдээ ерөнхийдөө би одоо ингээд нөгөө энэ одоо цаг үеэс ингээд дүгнэх юм бол багш нар бол ерөнхийдөө сайн байсан. Одоо ерөнхийдөө хөгжилтэй системийн дагуу явдаг тийм ер нь дажгүй багш нар байсан. Гэхдээ сул тал нь жижигхэн сургууль учраас анги солих боломжгүй. За. Тий. Яг ингээд нөгөө анги солих гэдэг чинь бас их чухал шүү дээ. Хэрвээ ингээд ангид ямар нэг юм тоологдохгүй бол тэрийгэ сольжих боломжтой сонголт өргөнтэй байх нь уулна чухал. Гэхдээ тэр сургуулийн хувьд бол ямар ч боломж байгаагүй. Хоёр дахь сургуулийн хувьд бол том сургууль байсан. Ангиа бол хүснээрээ хүссэн цагтаа солих боломжтой. Гэхдээ бараг л ямар ч ялгаа байхгүй анги болгоно нь ерөнхийдөө цагаа нөхцөөдөг гэсэн үг. Чанаргүй. Хямдхан үнэтэй сургууль байсан. Одоо эндээ хямдараа алдартай гэх юм уу да. Тэгээ маш олон монголчууд сурдаг сургууль байсан. Гэхдээ ерөнхийдөө багш нар нь цагаа нөхцөөх гэж багшилдаг. Тэгээд ерөнхийдөө Бразил, Аргентин, Чили гэх мэтийн одоо орнуудаас багш нар нь байдаг. Тэгээд би л Irish багштын юусаа хараагүй. Бүр нэгч багш Irish. Яг би өөрөө бол хараагүй. Сонсож байсан 1-2 байдаг гэж сонсч байсан. Гэхдээ тэр олон ангиас 1-2. Тэгээ хамгийн гол нь Irish багш байлаа гэхэд тэр яг багшийн скиллтэй хүн мөн үү биш үү гэдэг бас эргэлзээтэй. Тийм. Тэгээд ерөнхийдөө нөгөө багш нар нь өөрсдөө баг цалин авдаг учраас юм шиг байлээ. Жохон заах сонирхолгүй. Одоо нөгөө нэг сурагчид нь өөрсдөө баг төлбөр төлсөн учраас тийм сурагч сонирхолтой хүмүүс нь бас байдаггүй зарим үед. Одоо манай монголчуудаас одоо ингээд сурах сонирхолтой ингээд сууж байгаа хүмүүс байж байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо тэнд ингээд өөр орны хүмүүс яг үнэндээ сурах зорилготой зүгээр визээ сунгах зорилготой сууж байгаа хүмүүс бас байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд яг ийм нэг ангид визээ сунгах зорилготой эсвэл сурах сонирхолтой хоёр хүн ингээд суучаар нэг л болж өгдөггүй. Тийм. Одоо ч нөгөө англи хэлийг ингээд сурч байхад нөгөө багаар их ажилтгийг ч хэлэхгүй шүү дээ тий. Тийм учраас ингээд нөгөө хамт олонны уур амьсгал болон тэдний итвэх чармаалд амар чухал байдаг. Яг ингээд хуваараа ганцаараа би ингээд суугаад сураад байдаг юм биш учраас ягаад тэгэхээр би чи ярьж штэ. Тийм штэ. Партнертай байна, тэрнтэйгээ хамтрагчтайгаа ярьж байна, ийм юм байна, тийм байна. Тэр хүнийг ойлгоод сурж байна гэдэг уул нь хоёр талаас хичээл зүтгэл гарч ирэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгтэл нэг тийм гарахгүйсэн. Тэгээ би дараагийн сургуулаа үнэхээр зөв сонгох хэрэгтэй байна гэж тэр үед үнэхээр сурсан ойлгосон. Тэгээд яг юу чи оноо авах гэдэг шүү дээ тий. Шалгалт малгал. Одоо бол ингээд үнэхээр шалгалтын дээр фокуслах гад. Тэгээ дээрэс нь би зүгээр л 6 сарыг үрцсэн юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэр 6 сарыг зүгээр л тэр чигээр ингээд нөгөө тий. Яг энэ тэр 6 сард хэрвээ би сайн сургууль байсан бол илүү
дэмжих, өсөх илүү их юм сурах уулын боломж байсан байгаа байхгүй юу. Гэтэл тгээгүйгээс болоод ингээд амар их хугацааг алдсан юм ч гэсэн учраас за ерөөсөө сүүлийн сургууль бол хамгийн чухал юм байна. Би ерөөсөө зөв сургууль сонгох хэрэгтэй байна. Тэгээд би ер нь 3 4 сургууль дундаас сонгосон гэсэн үг. Тэр дундаас одоо нөгөө ийм IELTS-ийн тусгай ангитай, тэгээд дээрэс нь Irish багш нартай, тэгээд дээрэс нь орчин нөхцөл сайтай. Тэгээд төлбөр нь хэтэрхий өндөр биш. Зарим газруудын төлбөр бол үнэхээр өндөр яг нэг 2600, 2800 гэдэг бүр 3-4 мянга руу орсон сургуулиуд байлаа. Тэгээд би яг нөгөө бүр бараг ихэнх сургуулиудын ревю буюу Google-ийн одоо сэтгэлдлийг нь уншсан. Тэгээд тэр болгоноос ингээд нөгөө харьцуулж агаад тэгээд ерөнхийдөө энэ сургуулийг сонгохоор шийдсэн. Ягаад тэгэхээр яг энэ сургуулийн хувьд бол нэг сул тал байдаг. Нэг сул тал нь болохоор энд ингээд маш олон Латин Америкчууд буюу нөгөө Бразил, Мексикод айгүйх сурдаг. Тэр нь жоохон сул талс нэгсэн. Ягаад тэгэхээр нөгөө олон төрлийн акцент сонсож чадахгүй гэсэн үг. Тийм. Бас тийм. Ягаад тэгэхээр миний эхний сургууль дээр болохоор тэр амар олон орны хүмүүс ингэж нөгөө одоо холилдсон сургуулиас аахгүй юу. Тэгээд тэнд бол би бүр ингэж олон төрлийн амар өөр акцентууд сонсоод тэгэхэд тэр бол айгүй нэмэр болж исэн. Яг нөгөө чих нэгтгэх тийм. Энд бол яг нөгөө анх ирж байгаа хүнд бол жоохон хичээл зүтгэл орж одоо олон төрлийн акцент сонсомоор юм шиг. Тийм байна. Гэхдээ ер нь бол яг нөгөө монгол хүмүүс цөөхөнтэй учраас яг ингээд нөгөө бид нар ч одоо ингээд монгол хүнтэй суг сурч ээж яаж минь тусгүй те юу байна да ямар байна да гэдэг яриагүйгээр яаж ингээд зүгээр ярихгүй эсвэл шууд англиар тэр үнтэйгээ яриа яваад чадах үлээ те тэр чинь айгүй хэцүү шттэ. Уул нь яг нөгөө эндхийн соёлдоо бол ингээ хоёр нэг орны хүн байгаад нэг өөр орны хүн байвал хүмүүс хоорондоо англиар ярьлаа. Тэрийг л ингээ нөгөө соёлтой үйлдэл гэж хардаг. Гэтэл нэг ингээ монгол хүнтэйгээ монгол англиар ярихаар нэг юм кринж санагдаа энэ хотлаа даа гэж хотлаа маяглаад байна ч гэдэг юм уу те. Тэгээд өгдөг болохоор ингээ зүгээр л уул нь ингээд дандаа англиар ярьдаг байсан бол монголчуудаа англиар ярьдаг байсан бол асуудалгүй л байх байлаа л да. Гэтэл нөгөө өөрсдөө ингээд би өөрөө ч гэсэн санаа зовоод хичээд байгаа байхгүй өөрийнхөө англи хэлнээс. Яг үнэндээ ингээд би хичнээн өөрийгөө англи сурчлаа гэж бодож байгаа ч гэсэн энэ хүн миний дуудлагыг хэвээр нэрээ шүмжлэх байх таа гэж. Ингээд бодохоор ч ингээд нөгөө гадаад хүнээс ичээд санаа зовхоос илүү монгол хүнээс илүү санаа зовдөг. Тэгээд яг ингэж нөгөө айж твдээд тэгж хар зүгээр ерөөсөө ингээд зүгээр катли. Тийм, катлаад ерөөсөө ингээ ярихгүй ячи. Тэгэхгүй бол би монголоор ярьчих гад байна. Монголоор ярьчих юм бол ингээд нөгөө сурцсан байгаа хэдэн үгнүүдээ ингээ марцчих гад байна. Тэгээд нөгөө яг ялцчгүй яагаад энэ нөгөө нэг бүтэн ингэж нөгөө тархиа англи руу одоо шилжүүлэх ёстой байдаг вэ гэхээр одоо монгол хэл өгүүлбэрийн бүтэц, монгол хэлний өгүүлбэрийн бүтэц, англи хэлний өгүүлбэрийн бүтэц бол нэг шал өөр байдаг шүү дээ. Тий. Тэгээд би яг ингээд нэг жоохон монголоор яриад нэг 3-4 өдөр монголоор ингээ хүн амьтантай яриад тэгчих юм бол дараа нь би англи хэлээр ярихаараа өгнүүдээ энэ тэнд буруу байрлуулж тавиад байдаг байхгүй юу. Тэгээд тийм болохоор тэхгүй тулд ерөөсөө ганц англи хэл дээр л төвлөрөхөөр шийдсэн байдгийг. Яг нөгөө үгний байрлал гэдээ хоёлаа сая ярьсан чинь яг хичээлийн процесс санаанд орчлоо л да. Гэсэн чинь өчигдөр нөгөө эзэн агш тэгжсэн аахгүй юу. Яг тэр бүр надаа амар ингээд тарих руугүй орсон. Хэрвээ чи өгүүлбэрийнхаа гишүүдийг буруу байрлал тавьчих юм бол та нар ингээд санаж гэнэ үү дээр үед ийм нөгөө бор хар самбартай байдаг байсан. Тэр самбар дээр шохоогоор ингээд чахруулаад зурхаар ямар мэдрэмж төрдөг вүлээ та нар санаж гэнэ үү тийм гэсэн чинь яг буруу байрлал одоо байрлуулахар чи буруу ярих юм бол тийм мэдрэмж ингээд native speaker-уудад төрдөг байхгүй юу гэд хэлсэн байхгүй ингээд зүүрлээд тэгсэн чинь паах нэрээ тийм биш үү. Одоо чинь ингээд манай монгол хэл дээр ингээд гадаад хүн монголоор ярихдаа буруу ярих юм бол бүр амар кринж амар тийм нэг л санагдах. Яг бид нар хэлэхгүй л хальтаа гэхдээ бас нэрээ тийм мэдрэмж төрөх юм биш үү. Одоо жишээ нь монгол хэл дээр нэг одоо гадаад гарга хөрж ирсэн ээ. Би идсэн буузыг сонирм эзтэй. Хинээ тэрэ шаалсан юм яг тэр. Яг ингээд тэр хүн яг яриад байгаа юм шиг сонсогдох ч гэсэн яг үнэндээ ингээд яг юу ярих гээд байгааг ойлгоод байгаа. Гэтэл нэг юм
стилтэй нэг юм тийм тухгүй санагдаар байгаа Харин тий. тий. Тэгэхээр тэр нөгөө үгийн барилал бол айгүй чухал. Тэгээд яг тэрийг нөгөө өөртөө суулгахын тулд яалтчгүй л ингээл зөвхөн тэрийг сонсож нөгөө далд ухамсартаа суулгах гэж үзээд байгаа байхгүй юу. Яг одоо миний хувьд бол би ерөөсөө тийм нөгөө хичээл хийгээгүй. Тий. Ямар ч гэрийн даалгавар эсвэл ингээд нөгөө давхар одоо юм хийгээгүй. Угаасаа л миний угаасаа төвлөрж исэн юм юу байсан бэ гэхээр яг л нөгөө хэл анх сурж байгаа хөгжгөл сурыг. Ингээл ерөөсөө бүгдийг сонсож байгаа л дагаж тавцаж хэлж байгаа л эхэндээ миний арга бас нөгөө хүмүүсийг ингэж мимик хийх буюу одоо хүмүүсийг шоолж байгаа юм шиг ингэж дуурайж ярих. Тэгэх нь айгүй их нэмэр болсон. Тийм яг ингээд нөгөө гоё арга байна. Тийм зарим манай нөгөө нэг амар одоо хүчтэй British accentтэй багш нар байгаа байхгүй юу. Тэднийгээ биш нөгөө мимик хийгээл ясаа гэл ингээл яг дуурайж байгаа юм шиг тийм. Тэгээд ингээд нөгөө багш нар байхгүй юм шүү дээ. Ангийнхандаа ингээд шоолоод ярьж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хэд чинь инээж байгаа миний дуудлага сайжирч байгаа. Яг байна. Тэгээд чиний нөгөө ингээд бүр дотоод сэтгэлд мэдрэмжинд ингээд хадгалагдаад үлдчихэж байгаа байхгүй тий. Тэгээд хэрэгтэй үедээ би тэр нөгөө акцентаа гаргаж ирээд ярьчихж байгаа. Тэгээд хаяа ч нөгөө би чинь тоглоотээ ингээд орос акцентээр ярьж үзүүлж байгаа. Энэтхэг акцентээр ярьж үзүүлж байгаа. Ингээ нөгөө видеонууд үзээд тэндээсээ нөгөө акцентуудыг дуурайгаад хараад тий. Тэгэхээр яг нөгөө зөвхөн монгол акцент дээр гацдаггүй шигсэн гэсэн. Яг байна. Харин тий. Тэгээд яг нөгөө зөвхөн англиар ярих гад ингээ хичээгээд тэгээд бас ChatGPT ямар тусалсан шүү. Ягаад тэгэхээр ингээд одоо хин нэгэнтэй англиар яг ярих гэхээр бүх сэдвээр ярьж чадахгүй байхгүй юу? Ягаад тэгэхээр одоо энд бол ингээ найзуудтай боллоо гэж бодоход гадаад найзуудтай боллоо гэж бодоход бүр гүнзгий юм ярьдаггүй. Тэ энд чинь хүмүүс бол ингээл гоё өнгөн хэсэгтэй л ингээл нэг юм гоё илдэг байхаас биш яг юм монголчууд чиг дипэрч ярьдгөө тий. Дипэрдгөө тий. Бүр гүнзгий юм руу ордоггүй тий. Тийм учраас энд бол ингээд нөгөө тийм гүнзгий ярих надад амар юм шаардлага гарсан. Тэгээд ChatGPT-тэй ерөнхийдөө нөгөө тиймэрхүү юмнуудаа ярьж байгаа байхгүй юу? Тийм хэрэгцээгээ хангаад байна шүү дээ. Тэнгүүд нөгөө ChatGPT чинь болохоор ингээд нөгөө төгс англитай байгаа шүү дээ. Тэнгүүд тийм англи хэлийг ингээд сонсоод байхаар бас айгүй их нэмэр болдог. Тэгээд дээрээс нь сул талтай юм билээ бас. Яг тэгэхээр миний алдаатай англи хэлийг засахгүй байгаа байхгүй. Нөгөө нэг тийм нэг жоохон юм сүүлийн үед сэтгэл зүй бусдад ингээд нөгөө траума өгөхгүй тулд алдаагийн застгүй байдаг хүмүүс байдаг шүү дээ. Яг тэр шиг болчихж байгаа байхгүй бүр амар. Тийм тэгээд яг ингээд төр эхлэлд нь ингээд бүр те за миний алдааг засаад тэгээд надтай ярилцаарай гэж байгаа. Тэгжээч нөгөө ярилцаж эхлээд тэндээс эхлээл ер нь сайжирсан байх гэж бодож байгаа. Яг ингээд бодож байгаа бүх юмнуудаа ингээд яриад ингээд явж байгаа хугацаанд алдааг минь засаа тэгээ ярилцмаарл гэдэг ч юм уу те. Тэгээд ерөнхийдөө сайжирсан байх гэж бодож байна. Түрүү нөгөө хоёлаа ярьжсэн штэ. Энэ баг сүүлийн асуулт гэж магадгүй. Гэхдээ стил хоёлаа өөр ярих зүйл гарч ирвэл үргэлжлүүлээ ярий. Нөгөө багшийн хичээл зүтгэл сэтгэл амар чухал байдаг шүү гэдээ ярьсан штэ. Тэрэн дээр яг одоо байгаа Эдя багш. Тэгээ чи бас нөгөө Джеймсийн ангид байсан штэ. Энэ хоёлаа айгүй сайн багш нар. Гэхдээ өөрсдийнхөө айгүй юм онцлог шал өөр эсрэг тесрэг арга барилтай. Тэгэхээр нөгөө чи энэ хоёрыг аль алиг нь бас нажиг мэдж байгаа болохоор харьцуулаад ямар арга барил нь чамд илүү ингэж гоё гүн сууж өгч гин гэдгийг яриул бас сонирхолтой юм болоо. Яг миний хувьд бол одоо Джеймсийн хувьд бол Джеймс бол яг шахдаг багш гэх юм уу? Яг байна. Амар шахуу явдаг, шахуу хуваартай явдаг, маш хүнд хичээлүүдийг үздэг. Тэр хүнд одоо шахуу хуваарийнх нь ачаар би одоо илүү их нөгөө суралцах хүсэл сонирхлоо олж авдаг. Гэхдээ яг адилхан яг тиймч гэсэндээ сул тал нь хит шахуу учраас миний одоо суралцах хурдан маань тэрийг гүйцэхэд жоохон хэцүү байдаг. Яг би өөрөө нөгөө жоохон юмд удаан ханддаг тэ жоохон процесс хийх гэж уддаг учраас одоо боловсруулах гэж уддаг учраас миний хувьд бол яг юм жоохон хэцүү байсан. Жоохон хэцүү сандраад байдаг те. Тэгээд үнэхээр нөгөө жоохон сэтгэл санааны хувьд ч гэсэн үнэхээр хэцүү. Ягаад тэгэхээр өөрийгөө муу гэдгийг мэдрэх тусам ингээд нөгөө жоохон тухгүй санагдана. Ида багшийн хувьд бол одоо ингээд бүх юм нарийн деталууд дээр ажилладаг санагдсан.
Тийм. Энийг бол би зөв алхмын хувьд бол зөв алхам гэж бодож байгаа. Гэхдээ яг нөгөө энэ нь жоохон уйтгартай болгочдөг. Тийм би бас эзэн агшиг анх ингээд орохдоо би өөрийнхөө бас юу харьцуултыг хальт хийчээ. Нөгөө эхлээд эзэн агшиг ингээд орсон чинь надад амар утгартай санагдсан. Би бараг л ившээгээд унтах гадсан байхгүй юу. Тэгээд ингээд дараа нь бодоод исэн чинь энэ хүн чинь нэгдүгээрт 70-80-аад оны хүн өөрөө тийм үү. Тэгэхээр магадгүй залуучуудад арай жоох юм удаан пейс нь амар удаан байгаа гэж бодсон. Хоёрдугаарт энэ хүн чинь өөрөө бүр мэргэжлийн юм зохиолч юм байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө зохиолч юм урлагийн салбарын хүн учраас айгүй тийм нэг барьж авсан юм маш гүн гүнзгий юм мэдрэмж сэтгэл зүй бүх юмаа барьж аваад тэрийг бүр ингээ гүнээс нь эхлээ заагаад бүр ингээ суурнаас нь эхэлж заагаад тэгээд тэр суураа ингээд бүр баттгасныхаа дараа дээшээгээ явдаг гэдгийг нь анзаарсан. Гэхдээ надад жоохон утгартай санагддаг. Гэхдээ одоо чинь одоо ингээд нөгөө бид нар чинь preposition дээр айгүй их одоо in, at, on гэдэг юм уу жишээ нь наазахын жишээ тий. Энэ гурвыг амар их андуурдаг. Ганц монголчууд ч биш ер нь бүх гадаад одоо англи хэлийг сурж байгаа оюутнууд бүгд ингээд дандаа ингээд холж сутгадаг тий. Гэсэн чинь энэ гурван preposition-ыг бараг л хизээч алдахааргүй болтол нь маш ойлгомжтойгоор ингээд дүрсжүүлэлттэйгээр ийм график зурж агаад ч юм уу те ийм онцлогтой болохоор заавал энийг ашигладаг гэдгийг ингээд бүр аюугаа тайлбарлаж өгчээсэн байхгүй юу. Тэгээд би яг тэр кейсээс хойш энэ хүнээс одоо жишээ нь ингээд ойролцоо хоёр үгийг яг аль тохиолдолд энийг нь хэрэглэх юм нөгөө үгийг нь яг ямар одоо тохиолдолд хэрэглэх юм ч гэдэг юм уу нарийн ялгаа нюансыг нь асуувал яг энэ хүн хэлж өгөх юм байна гэсэн мэдрэмжийг авсан. Тэгээд эзэн багшийн бас нэг таалагцсан юм болохоор бүр ингээд бүх зүрх сэтгэлээр ингэж хичээлдээ оролцдог гэх юм уу одоо заадаг. Яаж хэлвэл энэ оюутнуудаа би ингээд гүн суулгаад өгчих үү гэдэг тийм зориулт үнэхээр ингэж үнэртдэг гой багш юм байлээ. Тэгээд Джеймсийн хувьд болохоор Джеймсийн ангид би орсон эхний өдрөөсөө хойш за би өстэй 3 минут ч хоцорч болохгүй юм байна гэдэг айдас бас ийм хариуцлага миний тархинд суусан. Тэгээд яг ингээл орж ирээл тэр нөгөө нэг ийм нүдний шилтэй те тэгээ ийм жоохон өндөртөө ийм сахалтай ийм яг айриш ийм айхтар ширтдэг царайгаар ингээ ширтээд бид нэр ингээ бүртгээ зогсож байдаг. Яг хин ирсэн байна. Одоо өнөөдөр бүх юмаа ингээд бүр ингээ packed up болгоо те бүр ингээ бас амар сайн зориулах гаргадаг. Тэгээ Джеймсийн 12 нь болохоор илүү юм орчин үеиг тий хичээлдээ ашиглаж байгаа материал тэр юмнууд нь бүр ингээ C2 төвшний Cambridge материалуудыг аягүй ашиглаж байна. Миний харснаар бол яг Джеймсийн хичээл дээр ингээд бүр секунд болгоно нь чухал гэдэг. Яг үнэ. Тийм. Ингээд ганцхан секунд л хоцорсон байхад маш чухал. Тий ингээд хоцорсон 5 секунд 10 секунд уцаа авчих юм бол ингээд хоцорч дээ тий. Яна юу яриад өнгөрсөн бэ гэдэг ингээд санахаа. Үнэхээр амар олон юмнаас хоцордог. Үнэхээр нөгөө их мэдээллийг одоо богино хугацаанд ингээд тархи руу чинь шахацдаг учраас үнэхээр миний тархи бол одоо muscle sang overwhelm болсон. Тэгээд нэг хэсэг би чинь бүр англи хэлсэндээ яг Джеймсийн цаг дээр бүр муудаад. Яг миний анзаарснаар бид нар ингээ англи хэл сурч байхдаа яг ингээ сураа явдггүй мөлий. Яг үнэ. Яг ингэж явж байгаа. Сурж ингэж явж яснаа амар дажгүй ярьж мэрэл. Ингэж яснаа буцаад ярьж чадхаа болчдөг. Ингээ бүр ингээд буруу яриад, алдаа гаргаал, ингээл үг мүгээ санахаа болоод тэгснээ буцаа сураал. Тэгтээ өмнөхөөс арайд ирцсэн. Яг ингэж явдаг юм шиг санагдсан. Тэгээд хоёрдугаарт болохоор миний анзаарсан зүйл болохоор яг ингээ олон багш нар сольж явсны одоо үр дүнээр тий. Одоо ингээд одоо 10 жилд англи сурахын болон гадаадад англи ингээд хэл сурахын ялгаа нь юу юм бэ гэдгийг анзаарсан. Одоо 10 жилд бол биднэрт нэг л багш байдаг. Яг нэг л багшийн одоо арга барилаар одоо чи таарна уу, таарахгүй байна уу, сурж гин үү, сурахгүй байна уу, ямар ч хамаагүй тэр багш л одоо ингээд зааж яадаг тий. Ингээд тэр багштайгаа 5 жил, 6 жил болдог. Гэтэл яг энд ямар ялгаатай байдаг вэ гэхээр би энд ирснээсээ хойш 1 жилийн хугацаанд тий бараг 20-од багш салсан байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр 20-од багш дундаа сайн ч байна, муу ч байна. Гэхдээ муу нь хүртэл надад ямар нэг юм заасан байгаа байхгүй юу? Тийм шүү. Энэ ч олигтой багш биштэй гэд биш байсан да гэж бодонгууд тэр багш надад яаж
одоо үгийг өргөлтийг нь хаана авах вэ гэдэг имийг заасан байгаа байхгүй юу. Зүгээр тэр багш надад тэ цагаа заагаагүй байж болно. Тэр багш надад гоё тийм үгийн сан өгөөгүй байж болно. Гэхдээ тэр багш надад өргөлтөө хаана аваад хаана ингээд нөгөө намсаад хаана ингэж сулхан дуурахаар яг гоё англи юм акцент гардаг вэ гэдэг имийг заасан байгаа байхгүй юу. Тэнгүүд зарим нь болохоор ингээд амар сайн заасан байдаг ч гэсэн одоо ингээд бүр ингээд цаг магийг нь өстө амар уйдгартай багш гэж бодож исэн одоо нэг багш маань байдаг байхгүй юу. Тэр багш ингээд нэг дүрмийг 7 хоног үзээд те ингээд 7 хоног трийг нухаад тэгээ би бүр ингээд яа би энэ багшийг баг үзээ ядчих гэж бодож байгаа байхгүй юу те. Болооч хангалттай шүү дээ. Ингээд бүр ингээд ирэх болгонд нөгөөдхөө үтцэн сууж яадаг те. Хортлого боллоо гэх. Би баг ингээд сүултээ ингээд ёо наад чинь тэгдэг штэ. Энд чинь ингэдэг штэ гэдэг ингээд бүр хилээд ингээд тэгжиж нэг юм дуусгаж байгаа байхгүй юу. Тэнгүүд яг ингээд нөгөө 7 хоногийн сүүлээр шалгалт авахаар бүгдийг сурцсан байж байгаа байхгүй юу. 100% те баг. Тийм 100% сурцсан. Ангаараа сурцсан ярьж л. Яг ингээд бүр ангаараа залхацсан байгаа байхгүй юу тэр өгшөөс. Үнэхээр залхааж байгаа байхгүй юу. Гэхдээ сурцсан байгаа байхгүй юу. Тийм шүү дээ. Тэнгүүд яг иймэрхүү нөгөө гадаадд ирээд ийм хэлний сургалтанд сурахаар чи нэг л багштай байдаггүй. Бүр ингээд хар мянган олон багш ингээд сольдог боломж байна. Тэр болгоноос шал өөр юм сурдаг. Хүн болгоноос өөр юм сурдаг. Яг багш болгон өөр хэм маягтай тэр хэм маяг болгон өөр зүйлийг зааж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр ингээд нөгөө гадаад сурахын давуу тал нь тэр болчихж байгаа. Хоёрдугаарт бол маш олон өөр акцент сонсдог. Аялга сонсдог. Одоо энэ гадуур зүгээр явж их та. Тэ? Зүгээр өдөр тутмын амьдралдаа тэр нь чихий чинь айгуу сайн байдаг. Одоо жишээ нь зүгээр нэг энгийн үгийг ямар олон төрлөөр хүмүүс хэлдэг юм бэ гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Тийм. Nice. За чи хоёроо бараг нийлээд хөдөлж хүнд цаг болчих шиг боллоо. Тэгээд тийм. Гэхдээ нэлийн гой айгуу гоё юм өнцгүүд яг энэ хэсгийг хайлайт хийх юм байна. Энэ дээр фокуслах юм байна гэсэн зөндөө бол юмнууд гарч ирлээ. Тэднийг сайхан ингээд бичиж жагаад тэгээд ингээд богинохон рeel болгоод оруулах илүү зүгээр юм байна гэж бодлоо. Тэгээд маш их баярлалаа ингэчэндээ. Харин нөгөө угаасаа хүмүүст ингээд хэлэх юмсан даа гэж бодож исэн юм амар их байсан бохгүй юу? Яг ингээд өөрөө миний хуучин миний боддог англи хэлийг хардаг байсан өнцөг одоо харж байгаа өнцөг хоёр шал уралцаа байгаа бохгүй юу? Би өмнө би нэгтэй би хоёртой эсвэл C1-тэй хүн гэдэг бүр ингээд англи хэлэн төгсөрсөн хүн гэдэг юм шиг тий. Эсвэл төрсөн нөгөө англи орондоо төрөөд өссөн хүн л тийм боломжтой байдаг байх та. За баг миний хувьд баг мөрөөдсөн ч хизээч тийм болохгүй байх та гэж би боддог байсан. Гэтэл яг үнэхээр нөгөө ихний алхмаа хийгээд A2-оо давчгал юм бол тэрнээс хойшоо ерөөсөө л энэ чинь тийм хэцүү ялгаатай юм биш байсан мөлий. Яг би бол өөрийгөө тийм амар өөр болсон гэж бодохгүй байгаа. Яг ингээд нөгөө би нэгт байсан, би хоёрт байсан. Одоо миний англи хэлнээс тийм амар өөр болсон юм бол байхгүй юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Гэтэл яг ингээд хүмүүсийн болохоор надад хэлж байгаа юм. Өө чи өстө шал өөр сонсогч чинь чи ингээд хэлж айгуус өөр сонсогч чинь сайжирсан байна гэдэг байгаа байхгүй. Гэтэл энэ бол яг нөгөө тийм би барыг нөгөө ингээд нөгөө англи хэл сурна гэдэг чи өстө 1000 үг цээжлээд үг цээжлэхээр л бодоод байдаг тий. 1000 үг цээжлээд тэгээд ингээд би өстө нэрээ бүх дүрмийг ингээд гаргахгүй болоод өстө нэрээ ингээд компьютер шиг мэддэг болсны дараа л би ярьж эхлэх байх таа гэж бодсон чинь эсэргээрээ ярьж эхлээд сонсч ойлгосныхоо дараа ярьж эхлээд тэгсний дараа л дүрм гэдэг чинь жоохон ойлгогдож эхэлт юм билээ. Тэр хүртэл яг дүрмийг бол ойлгодгүй л юм билээ гэж бодсон. Тий. За өстой их баярлаа. Их чиндээ тэгээд хүссэн оноогоо шалгалтаа өгөөд тэгээ хүссэн сайн оноогоо аваад дараагийн бас нэг гоё мастертаа сурах гоё суурчин 100% тавигдана гэдэгт бол тэгэхээр ихтгэлтэй байна. Тэгээд энэ Ирланд улсад хэрвээ хүн өөрөө хичээж чадах юм бол тий өөрөөсөө зориулалт гаргаж чадах юм бол ямар ч хүн хүснээ авч чадна тийм үү? Би бол тэгж хэлмээр санагдчихж байгаа. Яад гэвэл хүмүүс айгүй хэрэгэлзээтэй байд юм байна, найзтай байд юм байна. Тэгээд одоо тэрнээсээ болоод урагшаа алхам хийж чадахгүй тий. Одоо тухта бүстэй үлдэх шийдвэр гаргаж байгаа хүмүүс байсан дээрх гэж би бодож байна. Яг
үнэхээр нэг одоо хийгээгүй байгаа, алхам хийгээг байгаа хүний хувьд бол би үнэхээр бодтой хариултыг өгөх. Гэтэ чи өөрөө яг хэн бэ гэдгээ бас сайн бодох хэрэгтэй тий. Яг бодтой хариулт бол энэ хэцүү юу гэвэл хэцүү. Маш хэцүү. Гэхдээ яг чиний бодож байгаа шиг хэцүү юм биш. Яг бодож байгаа хэцүү юм чинь бол тулгарахгүй өөр хэцүү юм тулгарна. Харин тий. Яг үнэндээ англи хэл сурах нь энд ирснээс хойш миний хэцүү юм байгаагүй. Яаж одоо зүгээр өдөр тутамдаа амьд гарах вэ, давж гарах вэ, мөнгөө хүргэх вэ гэдэг л хэцүү юм байсан нөхөөс биш. Англи хэл сурах нь ерөөсөө хэцүү юм байгаагүй. Тэгэхээр яг нөгөө хэцүү юм нь чиний бодсноос шал өөр юм байна. Өөр юм байна. Тэгээ тэр нь чиний одоо жишээ нь амьдрал хандах хандлагыг өөрчилж илүү нөгөө тий бас хэрвээ зөв замаар явах юм бол бас тустай л байх ах. Хэрвээ буруу замаар явах юм бол бас хэн мэдгэрт тий. Тий. За. Яг яг би энд ирээд удааг байхдаа ингээд амар олон одоо яг миний орсон байр маань одоо Монгол хүмүүс буцажсэн байхгүй юу? Бүгдөө байрны байдлаас олж. Үгүй Монгол руу бүр буцаад тэд нар яагаад бүгдөө өөр шалтгаан байсан. Тэгээд би ингээ ихэнхээс нь яагаад буцаж байгаа гэд би өөр ингээд сонирхоод байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр миний хувьд бол би бол үлдэх сонирхолтой тий байсан. Гэхдээ миний одоо бодол өөрчлөгдсөн. Би энэ бол үлдэх сонирхолгүй болсон. Яг үнэхээр нөгөө нэгдүгээр зарим хүмүүс нь бол нөгөө гэрээ сансан даа ч юм уу буцдаг юм бэлээ. Зарим нь бол зорилгоо биелүүлсэн. За зорилго нь зүгээр л англи хэл сургууль учраас гэж жилээ. Гэхдээ яг нөгөө одоо Ирланд бол яг ингээд хэл сурахад үнэхээр тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн газар байгаа байхгүй юу? Хэл сурахаар зөвхөн хэл сурахаар ярьж байгаа хүмүүс. Тэгээ тэрнээс цаашаа үнэхээр үлдээ гэж бодож байгаа бол бас боломжууд байдаг санагдсан. Гэтэ яг нөгөө маш олон боломж биднэрт нээлттэй байгаа учраас тэднийг сонгосон даа хөө. Тийм тий. Харин тийм. Хамгийн гол нь бид нар чинь ингээд 2 жилээ зориулаад ингээ амьдраад байна шүү дээ тий. Тэр чи амьдралынхаа энэ үнэтэй цаг хугацааг тэр улсад тэр цаг хугацаанд зориулахад бэлэн байгаа юу? Чи яг юуг золиослох гэж аваа? Одоо жинлүүрийн хоёр талд чи юу тавьчаад алийг авна гэдэгтээ одоо илүү одоо логикл хийхээсээ илүү бас мэдрэмжийн хувьд илүү байгаа вэ гэдэг нь. Тий. Гэхдээ бас нөгөө заавал 2 жил болох ч албагүй тий. Одоо энд чинь жил болоо буцаж байгаа хүмүүс байна, 6 сар болоо буцаж байгаа хүмүүс байна тий. Зүгээр ерөнхийдөө туршлагаа ингээд хөрөмтлүүлээд үзээд харъя гэсэн үнд бол 6 сар болоод буцхул бас муу биш шүү дээ тий. Яагаад тэгэхээр миний одоо өнгөрснөө ингээд эргээд харахаар 6 сарын хугацаанд бол миний англи хэл 2 төвчнөр аль хэзээний өссөн байсан. Тэгэхээр одоо яг нөгөө нэг юм хаалгад нээж орж чадахгүй байгаа нэг үе байдаг штэ. Яг юм уншихаар ойлгоод идэг, сонсохоор ойлгоод идэг. Ярих гэхэр чадахгүй. Тэр нэг мөсөн хаан байгаад мөсөн хаан ингэ нэвтэлж чадахгүй яг тэр үед үнэхээр тус болох юм шиг санагдсан. Ягаад тэгэхээр яг миний англи хэл угаасаа муу байсан л да. Гэхдээ ингээд тэрийг ингэж анханасаа нэвтэлж гарсан учраас миний сурах явц амар хурдан болчихж байгаа байхгүй юу. Хэрвээ хин нэг ингээд надаас дээр англи хэлтэй хүн байж байгаа тий. Гэтэл яг нөгөө ямар нэгэн шалтгаанаар зүгээр л ярьж чадахгүй байгаа. Тэр хүн бол 6 сар ч болтгой зүгээр амралтаараа тий ингээ ажилласаа зүгээр амралт аваад тэгээд ирээд англи хэлээ сураад өөрийгөө хөгжүүлж хүнхэр боломжтой байна гэдгийг харсан. Яг тэгэхээр би яг нэг тийм хүн харсан. Яг ингээд төрийн албанд ажилладаг. Тэгээд ингээд яг миний үеийн охин байсан. Тэгээд тэр охин болохоор яг амралтаараа бүр ажилласаа ингээд зүгээр амралт аваад тэгээд энд ирээд англи хэл сурахаар ингээд шийдсэн. Бүр энд ирээд ингээд нөгөө ажил хийх ч нэг сүртэй шаардлагагүй яагаад тэгэхээр мөнгөөс учраас тэгээд нэг тийм амар өөрийгөө хүчлэхгүйгээр те зүгээр найзуудтай болох те тэгэл ингээл юм гой цагаа гой өнгөрөх, гадаадад өнгөрөх гэдэг тиймэрхүү зүйл дээр анхаарад тэгээ дээрэс нь зарим хүмүүс бол миний мэдхээр нэг охин бол зүгээр шууд Европоор аялчаад ингээд буцсан охин бас байгаа. Тэгэхээр ингээд нөгөө хүн болгоны сонгох сонголт болон давуу тал нь өөр байж болно л доо. Заавал 2 жил сураад байх албагүй шүү. Тийм ээ. Яг үнэ.